тэгэхээр сайхан төхөө. Өө сайхан бүр том заагаар төгөл. Шүү. За газ ороод. Хүртэн зогсож. За сайн уу манайхаа. За нэг хосол гарсан юм шиг байна. Манай нэг жолооч. Тэгээд машин ачсан байсан болохоор тэрийг нь юу заавал ачаад тэгээд болох ёстой юм байна. Ямар ч тэгээд тийшээ одоо явах гэж байна. Ер нь нэлээ юу болсон сурагтай байна. Тэр камин очоод хэдүүлээ бас ямар шүү байдалтай байна. Харцгаая. Юу болох нь вэ? Би бол нөгөө амарцсан байсан чи гинтгэн сая цаалгаад ийм боломжтой байна уу? Чи ингээд хамгийн ойрхон байна гэд. Тэгээд надад болохоор одоо ерөөс 2 цаг 14 минут л үлдэж. Чинээс нэг 100 км зайтай газар юм байна. Төвжирэхгүй явбал хангалттай хүрнэ. Гэхдээ яасл зайн хол шүү дээ. Ядж яхад нь ингээд энэ машин түл шийж байгаа газар ингээд бөөг нөрчлөө. Түл шийгээд тоочлоо зогсчлоо. Илэрсэн. Тэр газ гарчвал тэгээ цаашаа гараа явчихсан тий. Тийш болохоор ингээд хорийлогт юм бүгдтэй. Тэр цаана ч гэсэн бас байгаа. Явж болохгүй гэж байгаа шүү. За тэгээд юу болох нь хэдүүлээ очиод харцгаая. Хүн гайгүй юм шиг байна да ямарчсан. За юу нэрж энэ замын нөгөө талд би эсрэг талаар явж одоо доогоороо буугаад тэгээд тойроод энэ тал дээр нэ битүү төгжрөглөжээ. За ямарчсан тэгээд бичлэг яваад яг дотроо сайн хийж чадахгүй байх шүү манайхаа. За болсон процессыг дараа нь тухтай яриа да. За ямар нэгэн төгжрөл аваараас л болсон үед ингээд голоор амзайтай байдаг. Тэгэл одоо энэгээр явцгаая. За ямар ч тэгэхээр сайхан төхөө. Өө сайхан бүр том заагаар төгөл. Шүү. За газ ороод. Хүртэн зогсож. За ер нь ирж болох хүмүүс бол бүгд л ирсэн байна да. Оо тэр машин бурлаа зулцсан шүү дээ. За ер нь бол манайхаа ачаа дууслаа. Нөгөө хосолд орсон жолооч байна. Чех хүн байсан байна. Тэгээ нэг хөгшөө ахгүй л байна чааваас. Ямар ч гэсэн тэгээд цагдаа ямар ч гэсэн аваа явсан. Тэгээд мэдүүлэг энэ төр авах байлгүй те. Ер нь бол миний зүгээр харснаар нилээн л эвгүй л асал болсон юм шиг. Нэг машин бүр энэ хурдны замаас бүр доошоо даваад унтсан юм шиг байсан. Каранаар өргөж явах шиг байсан. Нилээл эвгүй л болсон юм шиг байна. Одоо энэ ч нөгөө том тракийг ачиж чирж явах гэж байгаа юм шиг байна. За одоо энэ ингээд яг хийж байгаа процесс нь явж байна. Миний ажиллах цаг маг бол ерөөхдөө бүр дуусаад бүр илүү гараад явж өгсөө. Тэгээд цагдаагаас нь бичиг хийлгэж авнаа л гэж ах шиг байна. За ямар ч гэсэн юу болох нь вэ? Тэ. Дээрэс нь өнөөдөр бүр 10 өнгөрцөн зогсоод одоо олдохгүй. Тэгэхээр цаашаа дахиад нэлээ хитэрнэ л гэсэн. Зогсоод олдлоо эсвэл шууд гэрдүүгээ хайдаг юм бэ? Тэ. Нэлээ ер нь явах бах. За тэгээ юу болох нь вэ? Харцгаая. За зогсоол болоод ямар ч байсан зогслоо манайхаа. Ажлын цаг бүр бүтэн 1 цаг 10 минутаар ер нь бол хитэрсэн байна. Ямар ч байсан тэгээд ийм цаас хевлээд одоо энэ ингээд өнөөдрийн ажилласан нийт ингээд нөгөө процессууд нь явдаг байхгүй юу? Тэдүүд дагцсан, буулгасан, амарсан гэл бүх юм нь одоо энэ цаасан дээр ингээд байж байгаа байхгүй юу? Тэгээ ард нь бол ерөөхдөө зайлшгүй шаардлагаас бол ингэж явсан инээтрэ гэл бараг юм биччих шиг боллоо.
Тэгэл хэрвээ цагдаа шалгах юм бол энийгээ үзүүлээд ерөөхдөө гайгүй өнгөрөх баха гэж тооцоолсон. За тэгээд эхнээсээ яг юу болсон бэ? Яагаад одоо тийм зүйл рүү очихоор болвоо гэхлээр ерөөхдөө юу байсан? Би ч бүр айл өдөр 3 цагийн үед ажиллаа дуусгацсан. Тэгээ маргааш өглөө ачаад шууд гэрлүүгээ явах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь гинтг нөгөө манай ажлаас залгаад за тэгээ ийм асуудал гарсан. Манай нэг жолооч ингээ те ажилтаа хийгээд гарч явж байгаад ингээд ямар ч юм осолдоо орсон байна. Тэгээд хамгийн ойрхон нь одоо чи байна. Чамд ажиллах юм хитэн цаг байна. Яаралтай очих хэрэгтэй байна гэдэг тийм юм ярьсан баггүй. Тэгэхээр нь би яваа заа гэд тэгээ цагаа харсан чинь надад 2 цаг үлдсэн юмсан. Тэгээд нөгөө очих газараа хийгээд харсан чинь 40 минутын дотор би очихоор байсан байхгүй. Тийм ойрхон байсан. Тэгэл за ямар ч байсан бушуухан шиг очие гээ. Тэгэл явсаар гал очиол голоор нөгөө нэг тохиомхоогоо өгвөл цаашаа нь би гарч байгаа шүү дээ. Тэгэл ирсэн чинь манай нөгөө нэг чех дарга маань ирсэн. Бас нөгөө сургагч өгш байхгүй. Яг намайг нөгөө нэг авч явж зааж исэн. Тэр ирчихсэн. За тэгээ нэг хөгшөө нөгөө нэг камины жолооч байж байгаа байхгүй. За тэгээ энэ хоёр хоёлоо байж. Тэгээ баахан цагдаа онцгой. За тэгээ имлэг бас ирсэн харагдчихсан. Тэгээ бас ийм өргөдөг ийм карамараа хүртэл ирсэн харагдчихилээ. Ер нь бол ингээл бүх юмнууд нь ирчихсэн. Нилээн төгжил болсон. Би ч тохиогоо өгөөл аваар асаагаас шууд л голоор нь явсаар гал хамгийн урд нь гараал. Тэгээ нөгөө нэг камин манай нөгөө нэг мөргөлцсөн каминстэй тэрнийхээ урд гараал чигээрээ цогсож жоод тэгээл ерөөхдөө ачлтууд ихсэн. Өөрхий чаавас нэг хөшөн чек авах хүлээсэн. Тэгээд бүр сандарцсан. Тэгээд нилээн л эвгүүл болсон байх шүүс. Би ер нь бол цаашаагаа тэгж явж мовж ер нь бол нэг яхтар хараагүй жоох эвгүй санагдаад. Ямар ч үсэн тэр бүр хашлагнаасаа бүр ингээд даваад унц нэг машин бол бүр ингээд амар болцсон байсан. Та тэр бичлэгэн дээр харсан уу юу? Энэ тал дээр зааст амар болж байгаа. Тэрийг ямарчсан каранаар өргөөд тэгээд дээшээ бол гаргаад ачижсэн. Тэг миний харснаар 2 машин л ах шиг өссөн. Тэгээ манай каминтаа нийлээд 3 машин. За тэгээ бас нэг ачаатай нэг машин байсан. Тэр нь бас мөргөлдсөн шинжтэй л харагдчихсан. Нийт ингээд нэг 4 машин мөргөлдсөн юм болов уу гэж бодсон доо. За тэгээд өнөөдрийн процесс нэг иймэрхүү л байлаа. Тэгээ хэдүүлээ гарч ямарч хитэн машин ацсныг харцгаая. За эхлээд цагаа харъя. Жолоо барих цаг маань болохоор энэ дээтлээ 2 шүү дээ. Энэ дээтлээ 2 ихгүй. Энэ хоёр ч хоёлоо жолоо барих цаг. Жолоо барих цаг бол хангалттай. Тэгээд яг бүтэн ажиллах ажлын 15 цаг нь дуусаад ингээ 16 цаг 20 минут руу орсон. Одоо эндээсээ энэ 15-ыг хасна 15 минутыг 16 минутыг хасаад тэгээ яг үндсэн хэтрүүлсэн цаг нь гарч ирж байгаа байхгүй. За иймэрхүү зогсоол дээр ингээд машинуудаа атсан. 6 машин байсан. Тэр хойдлын 2 нь болохоор том 2 машин. Тэгээд уртын хувьд болохоор бүр тултлаа сунсан байгаа. Бодвол энэ 2 төрүүлж буух юм шиг байна. Би одоо тэгэл маргааш нэгтгэж ч юм. Би энэ нэгтгэд буулгах ачаанууд байгаа хаа. Нэгтгэд ер нь асуунда яаж буулгахаар байна гэд. Тэгээд л буулгалтуудаа буулгаал явандаа. Вэнд л буух баха Австрийн. За тэгээд зогсоол нь болохоор тэр хараа. Пенигийн зогсоол тэр. Дэлгүүрийн зогсоол тэр. Энэ ихтэй хараа мангар том зогсоол байна тэр. Тэг өглөө намайг одоо хөөчгүй л бол энэ ч бол хангалттай би гайгүй хэдэн цаг амраад бол гарч чадна. Ер нь бол 11 цаг амрах хэвээр. Яагаад тэгэхээр цаг магч хитэрсэн. Тэгээ дээрэс нь би нөгөө 9 цагаар ер нь бол 7 хоногт 3 удаа л ер нь амарч болно. Тэгээ бусанд нь тэрнээс хоошоо бол дандаа 11 цаг ихгүй юу? 12 цаг ч юм уу те. Тэгэхээр өнөөдөр чинь 4 дахь өдөр би 3 удаа 9 цагаар амарцсан учраас заавал ер нь бол 11-с дээш цаг амрах хэвээр. За.
Өнөөдөр тэгэл сониач нэг иймэрхүү л байлаа да манайхаа. Ямар ч байсан тэгээд иймэрхүү аваар осол ямар ч байсан гаргачихгүй хүн шиг эвтэйхэн л ажиллаа хийгээд тэгээ явж байхаа хэлсэн тийм ээ манайхаа. За тэгээд санаагаа бити зовоогоорой. Баяртай залуусаа. Наа чи ямар ч сан дайггүй байгаа шүү. За дараагийн бичлэгээр уулзцгаая.